Ингээд тайзан дээр Увс аймгийн засаг даргын орлогч Баатар Сантаныг хүндэтгэн урья. Сайн байцгаана уу? Юуны өмнө энэ сайхан танхимд хөрөлцөн ирсэн Увс нутгийн уугуул эрхэмсэг ноёд хадагта та бүхэндээ энэ өрөөнд мэндийг хүргэж байна. За 2025 он бол бид бүгдийн хувьд төөхөн ийм сайхан жил боллоо гэдгийг манай энд үг хэлсэн хүн болгон одоо хэллээ. Увс нутаг Монгол улсын хэмжээнд ганцаархнаа одоо 100 жилээ тэмдэглэж байгаа ийм аймаг байгаамаа. Тэгээ өнөөдөр бас энэ 100 жилийнхаа ойн арга хэмжээг өргөн дэлгэр ёслол төгөлдөр бас сайхан тэмдэглэж өнгөрүүлэхэд өнөөдөр энд гар бие оролцож энэ 100 жилд бас нэрээ мөнхөлж бас энд хуран цугларсан бид бүгдийн урилгыг хүлээж авсан та бүхэндээ туйлын одоо баярлалаа илэрхийлж байна. За ингээд бид бүхэн бас энэ 100 жилийг одоо тэмдэглэн өнгөрүүлэхээр хандвийн одоо аяныг бас эхлүүлсэн. За энэ хандвийн аяныг авахын тулд бас бид нэр уул усны диважин гэж одоо энэ төрийн бус байгууллагыг санаачлан одоо байгуулад Голомт банк, Хаан банкнд одоо ингээд дансаа байршуулад ажиллаж байгаамаа. За дараач. За ингээд бас энэ төрийн бус байгууллагаараа бид нэр дамжуулаад энэ Увс аймгийнхаа 100 жилийн ойн одоо мэдээлэл албан ёсны одоо вебсайт болох Увс аймгийн 100 жил гэсэн энэхүү одоо пэйж хуудсан дээрээс Увс аймагтай холбоотой, баяр наадамтай холбоотой, за хандивлагчтай холбоотой бүх мэдээллүүд энэ пэйж хуудсан дээрээс юм. За мөн одоо Увс аймгийн 100 жилийн ойн арга хэмжээг бид нартай хамтран албан ёсны гэрээ контрактаа хийгээд ажиллаж байгаа увсчууд цэгмэн гэсэн энэ сайтаас давхар одоо энэ мэдээллүүд явах юм аа. Тэгэхээр энэ тавигдсан мэдээлэл Увс аймгийн одоо энэ 100 жилтэй холбоотой хандивлагчтай холбоотой хийгч байгаа бүтээн байгуулалттай холбоотой мэдээллүүд энэ сайтуудаар ингэж дамжигдж юмноо. Тийм учраас та бүхэн энэ одоо пэйж хуудас вебсайтанд холбогдож одоо мэдээллийг авах болно гэж одоо та бүхэндээ бас хэлье. За ингээд одоо бид хэд 11 сард аймгийн иргэдийн хурал болж анхудаа бас энэ 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулсан. За үүнээс хойш бид бүхэн сая өнгөрсөн 3 сарын 2 сарын 19-нд Увс аймаг Улаангомс хотноо хандивлагчтай уулзалт арга хэмжээг зохион байгууллаа. За мөн 3 сарын 15-нд Эрдэнэт хотод зохион байгууллаа. Дархан хотод 16-нд өнөөдөр 3 сарын 29-нд та бүхэнтэйгээ ингээд уулзж байгаамаа. За ингээд өнөөдрийн хүртэл арга хэмжээнд бид хандивын арга хэмжээг бидний зохион байгуулж явуулсан. Хандив одоо 100 жилийн ойд хандив өргөж байгаа нийтдээ 580 гаруй одоо аж ахуй нэгж иргэн хувь хүмүүс бас хандив өгөхөөр амлсан. За энэ нийт дүнгээр бол 3.3 тэрбум төгрөг одоогийн байдлаар цуглархаар одоо амлчаад байгаамаа. За яг өнөөдрийн байдлаар дансанд одоо хандив хийсэн одоо 35 эдгээр 580 одоо иргэдээс 35 нь үндсэндээ дансандаа мөнгөө байршуулсан албан ёсоор. За эдгээр хүмүүсүүдийн 100 орчим сая төгрөг өнөөдрийн байдлаар дансанд одоо цуглчаад байгаамаа. За ингээд бид нар энэ альва нэгэн арга хэмжээг хийгээд нэлээдгүй одоо бас тулгаралт байдаг. Одоо альва нэгэн арга хэмжээг хийсний дараа бол бас мөнгө идлээж гэдэг юм уу те. Иймэрхүү бас нэг сөрөг юмнууд байд юм аа. Тийм учраас бид нар хандив өгч байгаа хүмүүсүүдэд баярлалаа гэдэг энэ арга хэмжээг бол саяны миний танилцуулсан Увс аймгийн 100 жил за мөн увсчууд сайтаараа дамжуулаад энэхүү одоо мэдээллийг одоо өргөж байгаа. Энэ бол зөвхөн одоогийн байдлаар жишээ болгоод ингээд оруулсан шүү. Тэгэхээр өнөөдөр хандив өргөсөн бүх хүний одоо орж ирэхэд бид нар үүдэн дээр зургийг авсан байж байгаа. Эдгээр хүмүүсийнхээ мэдээллийг баярлалаа гэдэг талархлаа бол энэгээр одоо сайтуудаар дамжуулаад ингээ байршуулад явнаа. Тэгэхээр энэ 100 жилийн ойд өргөж байгаа сэтгэлийн одоо энэ хандив тусламжийн одоо мөнгнүүд бол ямар нэгэн байдлаар бид нэр одоо та бүгдээс нуухгүйгээр шилэн байдлаар үндсэндээ бүгдийг танилцуулъя гэсэн ийм одоо арга хэмжээг аваад ажиллаж байгаамаа. За ингээд миний сая хэлсэн. За орж ирж байгаа орлого бүгд нээлттэй байх хэвээр. Бүх хүн одоо орлогоо бүгдийн
орж ирсэн урлагийг бол бүх хүнээр нь одоо энийг байгуулах компаниар нь танилцуулна. За эргүүлээд гарч байгаа зарлага маань бүгд шилэн байх хэвээр. Юунд зарцуулсан, юу хийсэн, ямар одоо хяналттай байгаа юм гэдгийг бас нээлттэй энэ мэдээллүүдийг бас та бүхэнд өгч явах юм аа. Тэгээ өнөөдөр бас энэ уул усны Диважин гэдэг төрийн бус байгууллагын одоо хөндлөнгийн хяналтын зөвлөлөөр хувийн одоо аудитын байгууллагата Алтан цэцэг гэж манай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч ийм хүн одоо ажиллаж байна. За мөн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Арцанхүү гэдэг манай иргэдийн хурлын төлөөлөгч байж байгаа. За мөн олон нийтэд ийм мэдээллийг сурталчлах энэ ажлыг хийхэд бол бас хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу өвсчүүд сайт маань энэ дэр хөндлөгийн хяналтыг тавьж ажиллах юм аа. Тийм учраас та бүхнээс авч байгаа хандив тусламж энэ хандивын мөнгнүүдийг бол бид нар 100% нээлттэй та бүхэндээ эргээд мэдээлэх болно. Дор нь гарч байгаа зарлагууд нь энэ сайтууд, энэ пэйжуудаар дамжигдаад одоо мэдээлэгдэд явах юм аа. Тийм учраас та бүхэн айхгүйгээр аймгийнхаа 100 жилийн ойд одоо хандиваа өргөн гэдэгт итгэлтэй байгаа шүү гэдгийг та бүхнээс үгүйсэн. Ингээд төрийн бус байгууллагатай холбоотой, данстай холбоотой, зарцуулалттай холбоотой товчхон мэдээлэл өгөхөд юм байна. Ингээд та бүхэндээ баяр санаа илэрхийлье.